Ахаяа. За нөгөө 87 ахаадалгаа. Агуурал болж байгаа гэдэг шиг унтчихна. Гэтэ ирээд Монголд ирээд 2 сар баг болох гэж байгаа хаа. 5 сар 2 сар гарan болсон юм шиг. Тэгээд гэртээ байгаа, хөдөө байгаа нэг өдрийнхөө амьдралыг бас гоё влог болгож оруулж үзье гэж бодоод бичлэг хийж амжихгүй байгаад байсан. Тэгэд одоо ямар ч юм нэг өдөр юу хийж байгаагаа бичлэг хийх гэж үзье. Одоо бол харьцангуй 8 сар гарсан учраас аялал зугаалга багасаад гэрийнхэн ч гэсэн амралтын байдалтай болсон байгаа. Тэгээд бүгдээ одоо Усмаснд явъя. Надад ави Mac, торон Mac нь. Тэгээд нөгөө нэг сараач гэнтэр айгу таалагдаад идэх хгүй. Хаяа өмсчихлээ. Тэгэхээр ээж тохирохоо юм харамлаад байдаг юм уу? Яадаг чинь тайлж авах хувцсыг өөр нь өмсөж хэрэггүй. Тэгээд өнөөдөр хоёулаа байхгүй байгаа юм чи. Би өмсөд гараад ирлээ. Одоо бүгдээрээ явцгаая. Наадах цагтаа зэрэгчиж усан явж байна. За. Ишээ явахдаа бичлэг хийсэн чинь 40 битаа маань таш хийхэд үүч дуулаагүй. Энэ ингээ манай сургууль. Энэ хоёр давхар цагаанд манай ингээд өгсөн ахлахын. Тэгээд тэр багын корус, тэр дотор байр, галтгоо. Тэгэхээр шинэ баригдаж байгаа сургууль байгаа. Тэгээд А корус, Б корус баг заал. Энэ манай имлэг байна. Одоо ишим олон жил ус авсан үеийн оргил үе яг элстэй хөсүр үе байдаг байгаа. Одоо ч гайхалтай. За одоо рүүсүнүүдээ манай аав хоёрын эзэн газрын ногоон байгууламжны хэсэгтээ танилццгаая. Би өнөөдөр над буухаар гарч ирж зэрлэг зулгаах гэж байгаа. Йоо. Баатар байдаг байгаа. Тэгээд бэли байхгүй. Гэтэ энэ бэлээрээ дэрэх гэж бодож байна. Энэ манай хідэн чацрагны моднууд гэтээ чацрагнуудыг нь шууйчихсэл. Тэгээд нэг хоёр бас жижиг мод тэртэл рүү бас нэг мод байгаа. Төмчнүүд хөөрхөн байгаа зү энийг тэгээ бас хөөрхөн өвлжингөө идчихдэг гэж боддоо. Тэгээд өөрийнхөө зэрлэг гэж бодож байгаа зэрлэгнүүдийг нь зулгаачихъя. За ингээд зэрлэг зулгаалт туссан. Оройны нүүр цэвэрлэгээ. Тэгээд жоохон телевиз үзэл. Тэгээд жоохон мэргүүлж байгаа. Яа. Өнөөдөр бүр өдөртсөн тас. Энаар тагч явах дээ тэгэл нэг хэрвэлзээл нэг сэрэлнийг болоо. Юу чихгүй, унсан ч юмгүй байсаар юм байтал өдөр өнгөрсөн.
Тэгэл усандаа авч ирэл бид ногоо дулгаад яваал. Тэгэл энэ өдөр дуусчих шиг дээ. Нүгэндээ ч нэг тасвар өгсөнгөө. Уг нь бол энэ бол маш буруу юм байна шүү дээ. Би занжангаа энэ шорттой яваад хартаа. За нэрсний ASMR үзүүлээ. Өчтөр арын талхаас орж ирээд тэгээд хөөгчөнд хийсэн чинь заримнаас жоохон хөлбөчөж яашуулгач. Эсэг телевизор За хай. Нэг өдрийнхөө амьдралыг бичнэ гэсэн влог маань бүр хэдэн өдөр болоод үргэлжлээд эхлэе. Миний түүхний яосрыг цүнхэнд дүүдэг зүйлтийн маань инэрлэн гэдэг бүсгүй. Миний хайртай цуглуулгын маань хоёрыг хайчихсан. Хуруугаа зүсчихсэн. Дэлгүүр явсан чинь буруу махаад ирсэн нэмээд бараг 30-40 мянган төгрөгөөр нэмж хүн саваад гэртээ ирж байна. Тэглээгээд би юусоо дурлаг байгаа. Би өөрийг амар баярж байгаа. That's neat. Ингээд ирчих. За чи тайлбарлаад за хин бөмбөг авч ий. Хин алдчихөө за. Гүнжээ бичлэг хийж байна. Oh no. Эчин аяганд захиссан хөрмийг авч ский. Ойруулаад юм байна. Хүүх амар зү загсан юм шүү дээ. Бүгдээ өнөөдөр хоньнд явцгаая. Би тарахтаа. Яа. Иши нөгөө ширхтээ болохоор хөлнөцг явахгүй л болохгүй. Хөлнөцг явдаг хэсэг манай маш их хатгаж байна. Жохон 10 жилдээ байдаг багт манайх тийш хавиргын дунд тавирга юу лээ? Мартчихъя. Тийшээ айгу зөндөө тусдаг байсан. Тэгээд нямд орж явах болроо битэд бөөндөө юу хахад
Очроо битэд. Ээлж ир. Хонь ээлж тэгэл хонь явдаг бас. Би ихтэй ганцаар явдаг байгаагүй л дээ. Ямдарч явахдаа болроо төвчл байна нэгтгэж. Юу хаад идэг байсан санаад байна. Уургаунаад. Ингээ. Яа. Минасама, нани шиттеруの? 今、みんな山にところに行きましょうか? Үргээ шууд өөртөө авчлаа шүү дээ. Бүгдээрээ уулын хэсэг рүү явцгаая. Энэ талаас айлын хоньнууд ирж байна. Икимашоо! Икимашоо! Ямар муухай балер чанга дуу тамтан бэ гэж бодчихно. Дүнрөө. За одоо болох гэж бодож байна. Тэр хондооны илхий зэрэглэж нааш гаргасан. Туулнууд ингэж тийм. Тийм үү? Миний амьдралд болдог хөдөөний амьдрал нэг юмрхүү. Энэ дэнгөр ингээд шар усаага цаашаа голоогоо. Шар усанд болроо нямдаж гоётой сэлдэг байлаа штэ. Түрүү сэлэх гэж ятсан чинь би яриа багтахаар болцсон. За. Отгүй. Орпшилгаар уулзъя. Энэ влогийн гол зорилго нь хөдөө байгаа нэг өдрөө л хөдөөч суманд байгаа нэг өдрөө л бичиж гэж эхэлсэн. Тэгээ одоо бүр сүүлдээ хөдөө гараад ирсэн. Миний хөдөө байдаг. Амьдралын влог боллоо гэж хүрээ. Тэгээ заавал хадгалж авч үлднэ. Бай. Ой миний тоох цагаа хүрээ хайж өгнө. Тэр дуул надад шаагаад байна. Ирээд мөрөгчүүл яах вэ? Йоо жоо хайгаад байдаг шүү. Би яг өдөөний ажилд бол өөрөө ёо мундаг сайн гэж боддгоо. Гэтэ яг ахын ажилтай нойрхон байх гэж хичээдэг л дээ. Гэтэ ингээд жоохон байхаас өсөөгөө зүүнний 3-аас л хальт гарч ирдэг байсан болохоор угаасаа нэг тийм сайн биш. Гэтэ яг ингээ хөдөө болдог ингээл тугуул татдаг эсвэл ингээл ааруул эзгээ бэлддэг ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг айгу ингээ санаад байт юм билий. Энэ өнөр ч ихсэн гоё юу. Монгол юм байна да. Яа өнөөдрийн хөрс сааж байгаа. Бүрэгч ээж хоёр дээр очицгоё. Томхон туглан чивдээд өмтөн болох төглөө тий. Одоо чинь чараа. Би хойроос нь барахаар гойж жүжиг сааж байна. Цавын доош нь барьж. Алло анин. Нэг аяг гаргадаг дөө. Хандан хүмүүс ирээд байна. Тэгээд таныг ингээл зунжангаар хамт байж байгаа л хөдөөний туслангийн найзууд ингээл төрүүлээл хот мот яваал юм уу эсвэл сумаас ирсэн хүмүүс буцаал төв явахлаар үлдэж байгаа эдэн амир юугүй байдаг тийм ээ. Би яг том болсноос
орсноос хойш ч юм уу. Ер нь л би дөрвөлж буцаал төв авчдаг байсан л да. Бүр жоохон байхад намайг өдөө үлдээчдэг байдаг байхад ингээл. Янаас төвөөс орж ирсэн төрүүл мөрлөл явхлаа. Явмаар санагдаад. Тэгэл араас хараагаад идэг байж лээ. Яа гэжээ. Тэгээ одоо санаж байгаа юм уу 100 модын тийшээ манайх ингээд зусдаг байхад түүшийн ингээл болроо. Энийг пиу ямдарч бид гур ингээл хонд явж исэн чинь туягч таараад тэгээ туягч морьтой явж байгаа юм. Тэгээ энэ хаврын тийш нь морин дээрээ суулгаа. За энэ 7 хоног манад байна гэх намайг аваа идчихэж байгаа юм чи. Тэгэж зам зустаг байсан байна. Яа догор гараагаад сэлдэ. Hi Ami. Сэну. Гэрчнэ. Өдрийд тус нэмэр болохоор тэр үл тэмээ шиг харагдчихээн. Тэгээд ингэж юу нөхгүй юм үлээчтэй. Эхэндээ айгу эрт ногоорсон мөртлөө дундруугаа ч юм уу ингээ айгу нар шараад 100 айгу гандуу байсан. Тэгээд наадмын дараачаас айгу бороороод ер нь ногоороод ирсэн баггүй. Тэгсэн чи одоо ингээ намар болох гээд налаагаад ирсэн чи ингээ ногооны уйнаар дээш хөөрөөд тэгээ ингээ жоохон нарлаг ер нь гоё байгаа. Ингээл тэг өнөөдөр нэг сони ингээ бага бахад мөртдөг байсан. Тийм хотон өнгөр мөртдөх юм. Агуул багт нооны өдөрлөг. Яа. Ингээл төлөн дээрээ гараал. Нэмэр дутдаг байлаа. Нэмээ гэл. Эдээс том багталтэй өөрөлөө. Эсвэл завцаар ордог байлаа. Ич. За, нэг юм хөлөө дөө. Хөл нэстэ гоё яагаад юу? Энэ влог бараг дуусгуулж байгаа хаа. Влог. Yeah, hi everybody. Өглөө гарч ирэх гэж чадаагүй. Маргааш өглөө гүн гэж бодож байгаа. Тэгээ өнөөдөр хөл влогийнхаа төгсгөлийг хийх гээд гараад ирсэн аа. Тэгээд дүүнэр айл руу явсан. Яг хоёроор ганцаараа пикник хийх гээд голын иргэдэг гомингийн ASMR хийх гээд тэгээд нэг влогод дуусгах гараад ирсэн. Навжинчүү. Ард манай намар маш гоё болж байгаа. Би ингээ манай гэрээс шүү дуурахшаа төв уруу тахлаар дэлгүүр байхгүй болсон мэлэн горхоо. Тэгээ би ингээ хажуу тийш ингээ зайж сая дэлгүүр орчоо тэгээд уушаа тал руу гарч ирж байгаа хгүй. Гэхдээ надаа ингээ шууд ганцаар юмаа бэлдэл гараад ирэх юм амар санагдаад идэв болчихжээ. Яг гэрийнхэндээ бөөндөө ингээ хамт алхаад гол гарвал гарч болж байгаа юм л гэхдээ ингээ тэр хэд маань гой мэдгүй. Тийм учраас хизээ нэгэн цагт миний влогны маань төгсгөлийг үзэх л байх. Ийм учиртай би ганцаар явсан шүү. Миний монголчуудаа. Шүд ам цэнхэр болсон байгааг бас уучлаарай. Өдөрт нэг л аяг нэрсэж байгаа. Цохол ирэх төр очиод болцъё. За.
Одоо ч бүгдээрээ шумуулны хаал болно даа. Болно. Болцгоё. Амжигтай шумуул дуусч байна. Өнөөдрийн гол нуацыг билүүлээлаа. Усайлаа. Хэн хөр хэмиг үзүүлээ. Шархалсаар бай. Мэнши. За та бүхэндээ энийг үзүүлээ. Энийг надад зэр ахих өгсөн юм. Өнгийн баяраар бидэнд өгсөн юм хэлчихсэн л дөө. Хөрхөн өхраагаад дэлгэлээ. Цараа. Сууж хэмжилж болно. Today is my picnic day. За. Одоо. Oh sorry. Гэсэн зүг чиччаачи. Шот гоймач хандаас боёо. За энийг бол би ястаа хийж чадсан юм аа. Шумуулнууд нь байж гараа. Дөргөөр өснийх. Шумуулсан хадуулсан ч би олон нэр төлөхгүй шүү дээ. Эмчтэй хадуулсан байна. Миний өсч амар их байсан ч том гомаа бол авахаа. Яа чадж байгааг нь хар л та. Яа ганц миний хүлэн дээр хацаад байгаа. Гойжин шумуулнууд минь намайг хэсэг тавин үлдээгээж. Үлдээчдэг болохгүй бас гоё юм. Тараа! Уучлаарай, би комик жаашгүй. Энд хідэн үхэрс болон биел байна. Ваа, болсон байна. Хүмүүсээ хэлэхдээ юу ч. За намайг бол мэд хүмүүс нь л бол мэдгэл ах. Би хүдэн усарч гомд дэвтэйгээд ичдэг байгаа. Тэгэхээр хав халуус хийсэн гомд маань одоо болсон бай. Яг гоё цаг. Хүлний цаахуур. Нар орлоо. Өглөө би яхон тэл рүү шүү тэнгэрлүү цац. Тэр эсвэлөө энэ эсвэлөө ирж гүйж суудаг байсан. Тэгээд гүйж ирчээ тасгал хийсэн. Нууцаар идэж байгаа юм бүхэн амттай гэж нэр өнөөх шүү. Яа гал шүтэнцтэй байсан бол баг авгаал асаач байсан юм шүү. Ярхан. Тэгтэн. Шумуулнаас. За өнөөдрийн бичлэг голын хэрэг дээр ирж хийж байгаа зорилго нь гэртээ тийм лүү. За өнөөдрийн голын хэрэг дээр ирж хийж байгаа бичлэгний зорилго нь нэг влог дуусгах гэж байгаа. Тэгээд саяны гарсан влог дээр гэх юм бол би сумдаа байгаа байдал, хөдөө гарсан байдал, юу хийдгээ багсах жижигэн бичлэг болгож хадгалж авах гэж хичээсэн. Тэгээд одоо бол голын хэрэг дээр ирсэн байна. Ийм гоё газар аж түрэн амьдран сууж байгаа.
Пикник. Тэгээд дараа дараагийн бичлэгээрээ бас уулзцай. Тэгээд Пүжи чи сайн байгаа шүү. Маш олон гоё зүйлсийг амжуулж байгаа. Өөрийнхөө хийд бүтээ гэсэн бүхнээс бас хийгээрээ. Хийж байгаа ч бас зүв байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд удахгүй бас магадгүй эдэн 7 хоногийн дараа бичлэгийг үзэж сууж явахдаа гоё яжээч гэж бодох юм болов уу? Эсвэл зүг юм хийж явжээч гэж бодох юм болов уу? Bye bye.